iOS үйлдвэрлэлийн системтэй гар утсан дээр чимээгүй сонор програмыг суулгахдаа App Store руу ороод чимээгүй сонор гэж бичээд хайна. Тэгээд чимээгүй сонор гарч ирсний дараа татаж авах төрчийг дарна. Аппликейшн татагдж дууссаны дараа Open төвчийг дарж програмыг хязгаарлуулад уншиж байгаа loading screen дууссаны дараа аппээс гараад settings руу ороод accessibility, voiceover, speech гээд rotor language гэсэн хэсэгт add new language гэсэн товч байгаа. Энэ товчон дээр дараад Russian буюу Орос хэлийг нэмнэ. Орос хэлийг нэмсний дараа rotor language дотор Орос хэл маань ороод ирсэн байна. Үүн дээр дараад сонор гэсэн сонголт хэрвээ харагдаж байвал сонор руу орно. Хэрвээ харагдахгүй байх юм бол буцаар restart хийгээд үзээрэй. Энэ удаа би эмэгтэй нэг гэсэн хоолыг сонголоо. Хэлний тохиргоог хийж дууссаны дараа accessibility-ийн voiceover-ыг идэвхжүүлнэ. Ингэснээр дэлгэц уншдаг програм маань идэвхжих байгаа. За ингээд буцаад сонор руу ороод тохиргоонуудыг өөрчилж үзье. Хамгийн ихний тохиргоо буюу rate маань ярианы хурдыг тохируулах байгаа. Ингэхдээ тохиргоо орон шилжихтэй болохоор баруун болон зүүн тишээ swipe хийн. Харин тухайн слайдерыг бол энэ rate маань өөрөө слайдер байгаа учраас дээшээ доошоо swipe хийгээд өөрчлөх байгаа. Дараагийн тохиргоо маань болохоор дууны чанга суулыг тохируулна. Мөн адил слайдер байгаа учраас дээшээ доошоо swipe хийж тохируулна. Дараагийн тохиргоор орохдоо бас баруун тишээгээ swipe хийгээд дээшээ доошоо swipe хийж тохируулна. Энэ smaller RAM гэдэг тохиргоо маань болохоор утасны ресурс бага үед ашиглах тохиргоо байгаа. Хэрвээ таны утас iPhone 12-оос өмнө ч юм уу бага ресурстай гарч байх юм бол энэ тохиргоог идэвхжүүлэх хэцүүлж байна. Дараагийн тохиргоо маань болохоор emoji унших тохиргоо байгаа. Emoji-г жишээлбэл инээсэн царай гэж унших юм уу. Дараагийн тохиргоо маань болохоор 3 тоо тавиад туулаа гэж бичсэн байх юм бол тэрийг 3 туулаа гэж унших хэрэгтэй. Гэхдээ дараагийн тохиргоог идэвхжүүлэх юм бол үүнийг 3 туулаа гэж уншина. Дараагийн тохиргоо маань болохоор read list index numbers гэсэн тохиргоо байгаа. 1 цэг 1 гэж биччихсэн байх юм бол энийг 1.1 гэж унших хэрэгтэй. Гэхдээ хэрвээ энэ тохиргоог идэвхжүүлэх юм бол 1.1 гэж уншина. Дараагийн тохиргоо маань болохоор ROM тоо унших тохиргоо байгаа. Энэ тохиргоог идэвхжүүлсэн дээр баг гэж бодож байна. Дараагийн тохиргоо маань болохоор төвчлөлийг уншдаг тохиргоо байгаа. Abbreviate fully гэсэн сонголт нь MOS гэдгийг Монгол улсын их сургууль гэж уншина. Хэрвээ Legible гэсэн опшныг сонгох юм бол MOS гэдгийг MOES гэж уншина. Харин skip гэсэн сонголтыг сонгох юм бол уншихгүй байгаа. За дараагийн тохиргоо маань болохоор number options буюу тоог унших тохиргоо. Smart нь тухайн тоог ямар тоо болохыг таньж уншина. Жишээлбэл 8 оронтой тоо байвал үүнийг дугаар гэж танина. Whole гэдэг нь болохоор тухайн тоог бүхлээр нь уншихыг хэлж байгаа. Жишээлбэл 99 сая two digits нь 2-2-оор single digits нь 1-ээр уншина. Хамгийн сүүлийн тохиргоо бол тэмдэгт унших тохиргоо. All symbols нь бүх тэмдэгтийг уншина. Read common symbols нь түгээмэл хэрэглэгддэг тэмдэгтүүдийг уншина. Don't read нь бүх тэмдэгтийг уншихгүй байх гэсэн тохиргоо байна. Чимээгүй сонор аппликейшнийг iOS үйлдвэрлэлийн системтэй утас дээр ашиглах заавар. Юуны өмнө хэлэхэд iOS үйлдвэрлэлийн систем маань монгол хэлний локализашн дэмждэг байгаа учраас үсгээр хэлсэн үгнүүдийг уншиж чадахгүй. Мөн кибордоор бичихтэй роторын хэлээ монгол хэл дээр тохируулахгүй бол монголоор бичиж болохгүй. Ингээд voiceover асаахын тулд тооцолдог товчог 3 удаа дарна. Voiceover маань Kiosk 20 жуулай. Double tap to open. Та уцаараа хурууга утасныхаа дэлгэцэн дээр удаан дараад гүйлгээд нүдээр явж байгаа сонсож байна. Photos, Instagram, Combank, Most Man, Agent, To Do, Camera, Google Maps, Freeform, YouTube, Facebook, no items. Double tap to open. Мөн тухайн фокустэй элемент дээр элементийн дараагийн элементийг уншуулах бол нэг хуруугаараа scroll хийн. Swipe хийн. To Do, double tap to open. Combank, double tap to open. To Do, double tap to open. Combank, TTP online, web, double tap to open. Үүнээс гадна дэлгэцэн дээрх бүх зүйлийг уншуулахыг хүсвэл доороос 2 хуруугаараа дээш scroll swipe хийн. Kalender, Kiosk 20 жуулай. Messages, 6, Anet messages. Улаанбаатар 24 градус Celsius, mostly cloudy, high 24 градус Celsius, low 10 градус Celsius. Clock 16 цаг 30 минут. Notes, reminders, Freeform, Google Maps, Photos, U-Point, YouTube, Instagram, double tap to open. Хэрвээ тухайн фокустэй элементээс дараагийн бүх элементийг уншуулахыг хүсвэл дээрээс доош 2 хуруугаараа swipe хийн. Instagram, Eparent, Facebook, no items, To Do, Combank, TTP online, web, element, web, double tap to open. Хэрвээ баруун тал руугаа scroll хийхийг хүсвэл баруунаас зүүн тийш 3 хуруугаараа swipe хийн. Page 2 LinkedIn, News, no items, LinkedIn. Эсрэг тал руугаа swipe хийхийг хүсвэл зүүнээс баруун тийш 3 хуруугаараа swipe хийн. Home page 1 Kalender, Kiosk 20 жуулай. Double tap to open. За, ингээд үндсэн контролуудаа сурлаа. Энэ мэдлэгийг ашиглаад
Веб уншиж үзье. Doc, Safari, Tab, Quest to do, Combank, Most Money, Element, Web, Doc, Phone, Safari, Double tap to open, Ямар нэг руу орохдоо 2 удаа тушина. Safari, Notes Dimdict, Та дэлгэцэн дээр юу байгааг гүйлгээд Түр бүр барих уруугаар ажлыг сумын Цэрэн аймгийн унших боломжтой. Хараа голын үндсэн гүр засагдах хүртэл түр бүр барих шийдвэр гарчээ. Хэд level 1. Өчигдөр 10 Notes Dimdict, зураг. Онцгой Цэрэн аймгийн мандал суманд байрлах хараа голын үндсэн гүр засагдах хүртэл түр бүр барихаар болжээ. Цэрэн аймгийн түр бүр барих ажлыг сумын тамгын газраас үүрэг болгож өнөөдрөөс эхлүүлэх шийдвэр гаргажээ. Address, icon, aiming, sig, text field. Address, чимээгийн сонёр лого, зураг. Смахните вверх, илгниц, штопи вибрат, subscribe ной, чимээгийн монголоор дэлгэц аудио веб. Бүтээгдэхүүний тухай, харааны бэрхшээлтэй иргэд компьютер ашиглахын тулд дэлгэц дээрх бичвэрийг унших програм хэрэгтэй. Болдог бөгөөд үйлдвэрлэлийн систем үйлдвэрлэгчид болон нээлттэй эрхийг хөгжүүлэх аудио веб, зураг. Бүтээгдэхүүний тухай, хэд level 2. Энэ хуудасны та өмнөх мэдлэгээ ашиглан энэ хуудасны бүх мэдээллийг унших боломжтой боллоо. Одоо voice over унтрахдаа өмнө дарсан цоожлох товчийг 3 удаа дарна. Voice over off. Ингээд та iOS үйлдвэрлэлийн систем дээр чимээгийн сонор аппликейшнийг ашиглах бүрэн боломжтой боллоо.